Сайн мэцхан үзэгчдээ хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар болон BBS телевиз хамтран олон улсын гэр бүлийн өдрөг тохиолдуулан гэр бүл аз жаргалын ихэнх сэдвт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тэгээ өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцогчоор Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 15 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч ахлагч Бацаяах болон түүний гэргийн өөрөнтэй нар манай оролцож байна. За та хоёр дээн сайхан өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За Бацаяах нь баг насаа хаана өнгөрөөж ивэл одоо сум төрж өссөн бэ? Баг насныхаа талаар бас сайхан дурсамжийг яриач. Би баг насаа түшиншрээд эхээсээ мэдлээд Сүхбаатар аймгийн бүрэн зөвхтийн уурхад баг насаа өнгөрөөсөн. Сургууль, цэцэрлэг баг насаа бүрэн зөвхтийн уурхад өнгөрөөсөн. Өөр их чи баг насаа би Сүхбаатар аймгийн халзан сум байна. Тий халзан сумын 8 жилийн төгссөн. Тэгээд энэ л төсөрсөн дөө. Айл иддэг хүүхдөө. Би айлын том. Дараа 3 дүүтэй. Тэгээд 10 жилээ сургуулаа бол халзан суманда. Тий сумда 8 анги төгсөө тэгээд Дарамтраа коллеж руу. Ямар мэргэжлээр суралцсан? Цааш нарийн ажилтай. Тэгээд Дарамт анги төгссөн. За яхаа хувьд ямар мэргэжлтэй их сургууль ер нь сургуулиудаа дүүргэж байна. Би Сүхбаатар аймгийн бүрэн зөвхтөд 1-8 жилийг дүүргэсэн. Юунд Борон Хинтээ аймгийн Борон өндөр хотод миний үе чи 3 сараар досоо гээд жолооны курс хичээлдэг байсан. Тэгээ өвлийн хүүтэнд жолооны курс төгсөж жолооч болж байсан. За та хоёр минь хоёулаа хоёр талд байсан хүмүүс байна. Тэгээд ямар учирлаар яаж учраад одоо ингээ сайхан гэр бүл болов тэр талаараа бас заяах яриач. Анх хэдэн онд учирж байв? 2005 онд бид хоёр Сүхбаатар аймгийн одоо энэ Мангасын аймагт байгаа. Одоо энд л учирж байсан да. Тий. Бас л сонь нь тий яаж явж байгаа тэр нь учир бай. Аюу гоё дэлгэрэнгүй бас гоё яриач. Ганцнд ажилтдаг гэсэн. Тэгээ манай үчин манад орж хоол зэрэг хөдөлтэй. Хоолнд нь болоод ер нь дурчихсан юм шиг тий. Хоолнд нь болоод ер нь бас мэргэжлийн дагуу хоолыг бол бас л уяран нэзтэй. Та бол хоолнд нь л сайхан тэгэл татагдаад тэгэл ингээл хамтарч амьдарч байгаа. За яхаа аав ээж нь хаана ямар хүмүүс байдаг? Манай аав ээж нэг ээж минь онгоных байсан. Аав болонгууд түшиншрээ харалтай. Тийм үү аав ээж минь бурхан болсоо. Өөр их ч аав ээж. Би ой метр өссөн. Тий халзангийнх. Манай өвөө мон гэж юм байсан. Энэ маань лаасрын гэдэг. Мал малдаг. Малч өссөн. За одоо заяахын хувьд бол гал унтраах 15 дугаар ангид ажиллаж байна. Хэзээс эхэлж онцгой байдлын газар ажиллаж эхлэв? Гал унтраах 15 дугаар ангид ороод 2004 оны 4 сард ороод тэр үед гал төмөр унтраах гэлцгэж байсан. Тэгж ороод тэгээд нэг сар ажиллаад тэгээд анхаа дарга дөнгөж ажиллаа. Тэгээд нэг сар үеэр анхаа даргатай ажиллаад тэгээд томсдголоор одоо Андбаатар гээд манай нэг өндөр настай би тэр төр чөлөөлүүлчихсэн. Нэг жолооч нэг нь гал сөнөгч хоёр дээрээс хүннийх нь оронтой илүүцэн чөлөөлгээд тэгээд анхаа дарга би тэр төр чөлөөлөөд ахиж авнаа төр чөлөөлийгээ тэр төр чөлөөлөөд тэгээд 2004 оны 9 сард эргээд гал сөнөгчөөр орсон. 2004 оны. Тэгээд гал сөнөгчөөр явж байгаа хугацаанд гамшигаас хамгаалах штаб болсон. Тэгээд гамшигаас хамгаалах штаб болоод тэгээд би гал сөнөгчөөр явж байгаад юу болсон? 2005 оны 8 сарын 11-ний өдөр онцгой байдлын газар жинхэнэ тушаал гараад 8 сарын 11-нд гал сөнөгчөөр томилогдсон. Тэгээ нэг жил хэрдээ дагалдаа хийсэн. Тэгээд одоо болтол гал сөнөгчөөр 11 он 2011 он хүртэл гал сөнөгч өөр ажиллаад тэгээд одоо хүртэл жолоочоор ажиллаж байна. Дунд нь бас 2 жил юу хийсэн? Аврагч хийсэн. Маш тэрэнд эрэ айх салбар гэж нэгдэг байсан
Тэгээд нэг Яриахын бүлэг гэж байсан. Тэр нь томилгоонд нь аврагчаар байсан. 2 жил. Тэгээд үлдсэн 11 оноос хойш дан жолоочод эхэлж байна. Өөрөө ч үед одоо ямар ажил эрхэлж чи одоо дүүгийнхаа нэг ланган дээр л сочтой. Ер нь одоо хантай нь одоо ингээд онцгой байдлын газар ингээд ажилдаг нэлээдгүй одоо хүнд хүчний ажлыг ингээд хийдэг. За ингээд ямар ч дуудлага ямар ч үед ингээд бэлэн байдалтай байж идэв шүү дээ. Тэгээ ийм хүний хань байхад бас танд нэлээд өвчээр шаарддаг байх гэж бодож байна. Амар их төвчээр айгүй зэрэгэл түрэг авдаг шүү дээ. Тэгдэг баг. Тэгэл эрдэ айл өөрөө тэр юм хаа, нэн юм хаа нөхөд би баг заяагаас илүү өө тэнд ингээд бүгдийг бэлтэж өгдөг. Тэгэл нэг дуудлаханд явхад ардаа бас л жоохон ингээд айцтай л үлддэг байх тийм ээ. Одоо хайж байгаа л гээл. Үлддэг шүү дээ. За яахан одоо мэрэгжил нь бол яг ер нь бол жолооч юм биш. Тэгээ ер нь яагаад одоо бусад өөр газруудад бол ингээд жолоочор ч юм уу ажиллах боломж бол байсан бах. Яагаад яг онцгой байдлын газрыг сонгож энэ байгууллагт ер нь ингээд ажиллахаар болов? Би ер нь жоохон багтаа аав минь бүрэнгээс юу руу явна. Бороондор руу хүн зөөн шивтэй жолооч манай жолооч хийжсэн. Тэгээд нөгөө Бороондорын соёлын төвийн ажилтнууд нөгөө байранд очино. Одоогоор миний бодцоор 36 дугаар байранд очиж төгссөн. Тэгээд онцгойгийн 2 машин ингээ гараад өглөөдөө зогсно. Тэгээд нэг жоох хөөгöd тийшээ гүйж тэрийг харна. Тэгээд цонхоор хардаг байсан. Тэгээд ер нь за энэ онцгой жолооч л болъё гэсэн тийм зорилготой байсан. Тэгээд зорилготой хүрсэ. Хамгийн анх ер нь дуудлага мэдээлэлд одоо онцгой бодлого очиод хаашаа дуудлагт явж байгаа. Та ч одоо аврагч хийжсэн л гэж энэ онцгойд ч нөө чинь жолооч хийж байгаа гэл аврагч байхдаа ер нь хаашаа хамгийн анх явж байна. Аврагч байхдаа төмрийн дуудлаганд хамгийн түрүүнд явсан. Төмрийн дуудлаганд явахдаа сquad энэ шилийн богд дарангад гарсан төмрийн дуудлагаар явсан. Тэгээд одоо ажиллаж байгаа ордогч дарга хоёлаа. Шилийн богд дээр гарч илаа анх хоёулаа. Тэгээд намайг бодох юм бол манай орлогч дарагт нэг жил ажилласан байсан. Жил гарan ажилласан ч байсан юм уу. Тэгээд бид шилийн богд дээр гарч үзээгөө хоёлаа шилийн богд дээр бараг л урдаас нь гарсан да. Урдаас нь гараад зүүн чигээ бууж ирсэн чинь хоёлаа мэдхгүй. Тэгээд тэр их гоё түүх байдгийг. Ер нь бол одоо та нарын гол үүрэг чинь бол ингээл ажиллаа дуусгаал тэ одоо бүхэл дуудлага мэдээллүүдээ бүгдийн сайхан зэгцлээл харих үстэй тий. Хамгийн гоё мэдрэмж. Гэрээсээ гараад явхад ажил руу явах сайхан байдгийг. Ажлаасаа гараад гэрлүүгөө явах маш гоё байдгийг. Тэгээд тэр хоорондох хугацаа дандаа ажилласнаар л ордог л доо ер нь тэгээд сайхан байт юм уу. За анх ингээл гэр бүл зохиогч байгаа анх үерхэж нөхөрлж байгаа үед бол хамгийн нандин зүйл бол анхны болцоо гэж нэг юм байгаа тийм ээ. Та хоёрын маань хувьд анхны болцоо яаж өрнөж вэ? Хаана болж вэ? Ер нь одоо та нарын үед бол бас хоорондоо холбогдож болцох, уулзах бол бас нэлээд хэцүү ажил байсан байна. Асуудал. За тэр талаар бас яриач. Энэ дэнжийн 5 дугаар одоо сүрлэн байшин гэж байсан юм аа. Тийм одоо цэцэрлэгийн цаа. Тэр чинь шатчихсан. Одоо 2 жилийн өмнө шатсан. За тэнд болцдог байла. Тэр сүрлэн байшин чи гадуураач гашаа байхгүй тэнд очиж л болцдог байла. Тэдний эднийх ердөө тэдний хажууд ойрхон. Тэгээд би очин гашаандаа гөрн эмэн үү тэгэнгүүт болор цэцгээ гэх өөрийгөө буруу дуудчихнаа. Тэгээд тэнгүүд гөгшин чи юу болор цэцэг гэх намайг чи амар загнаа шүү. Тэнгүүд наа чи мэдэн чимээгүй байж байгаа. Болор туяа гэж дууддаг. Нэрээс хэлээд байгаа тийм би өөрөө ярьсан болор туяа биш шүү дээ. Тэгээд би л мэдж байгаа л да. Тэгээд зориуд л өөрийн дуудлаад нэрээс нь бүтэнд дуудсан л гарна шүү дээ. Тэгээд наа чи дууддагсан. Тэгээд имээ загна хаачих гэдэг нөгөө эмэнэрч амар чанга штэ та нар дөнгөс сургуулиуд төгсөж ирчгээд бас нэг ажил хийдэ ажлыг амтыг мэдэр те ажил хийж сурах гэдэл өдөр яагаад ч нөхөрс өдөртэй болж яах гэдэг байгаа юм. Би ч хантайгаар 22 дээс ажилласан. Тэгээ өгөөгөр онгортой харагдсан. Тий. Одоо үед бол би хөгсөлс ажилласан. Тий. Одоо ч бол бүр амар залууччаад байгаа шүү. Тий. Тэр үе чинь нөгөө эмэм чинь тэгэл нөгөө нэг амар зангаа ингээд тавихгүй те та нар ажлын талбар дараагаар ажил хийж сурах гэдэг гэсэн.
Тэгэл яах хэрэггүй хүлээ зөвшөөрсөн дөө. Тэгэл уулцаагаар нэг өстө бөө ажилладаг гэсэн шүү дээ. Имиж гарахгүй. Тэнгүүд би нэг хатмал хатгадаг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө хажуу ихчтэй нөгөө хажуу айлынхаа ихч нөгөө хатамлаа үзүүлнэ гэл ээж би гарчаад тэр энд утас тутцлаа гэдэг юм уу те би нэг гарчаад тэр. Тэгэл хатмал бариад авчдаг. Энд үзүүлдэг байхгүй. Өөстө гоё хатгсан байна. Өстө гоё хатгсан байгаад л мэд гол нь тэрийг нь харж ирсэн. Тэгж болцдог. Яг тэр үед чи нөгөө тий интернет гэж байхгүй. Яг л аймд харьцаа бүх юм аймд харьцаа дууддаг байсан. Тэгэл дүү мүү гараад очихоор захиа өгдөг байсан. Тэгээд ямар сандаа манай нэг ахын хүүхдүүд суудаг гэсэн юм чинь тэгээ нөгөө цагдаа оцгоо хоёроо яалахгүй. Тэгээ имээ хэлсэн гэсэн. Миний их чинь одоо ямар хүнтэй уулзаад байгаа юм бэ? Энэ дээрээ ингээд ийм тэмдэгтэй ажиг цагдаатай л холцоод байгаа. Тий. Тэгээ би чи 2005 оны 12 сарын 31-нд нөхөр анх удаа гэртээ ороод очилж байлаа. Тийм. Тэгээ тэр чинь утас журмс байхгүй юм чинь би гонцондоо ажилтдаг байсан. Тэгэл имээдэ дагуулж орж илаа ханигаа. Тэгээ манай эдэнд үнэр ахын хүүхдүүд манай нэг ихчийн хүүхдүүд 6-7 хүүхдүүд суудаг гэсэн. Орон дээр ингээ игнээс суудсан. Дээрээ цагаан ороод шүү дээ. Орон дээр игнээс суудсан тий. Тэгээ наадах чинь юутэй ямар хувцастай эсвэл энгийн хувцастай байсан юм болов? Энгийн хувцастай байсан. Халууцчихсан нөгөө чи дээрсэндээ ороод орсон дээш нөгөө чи хараад хөөснө гоожоод амар яаж ч айгүй олон цаазтай нэг цаазтай дахиад нэг цаазтай тайлбар хөөснө гоож нөгөө ээж чинь эмээ чи ингээл галлаа бууз чигнэл хоол моол хийгээл. Тэгээ ханыгаа хутагчтай гой хүлээж авч илаа 31-ний орой. За анх ханыгаа дагуулаад гэртээ танилцуулахаар ороход дараа нь юу нэмээ хэрхэн хүлээж авсан бэ? Хөө нөгөө загнаад л ажиллаад байсан үн зугнорж унссан шүү дээ. Шууд уу. Миний хөө аа тэгэн зайвар. Аса миний хүүхд дүүнэртэй бялуунтай зүсэдэг ч гаа тэрийг зүсч чадахгүй л гэж дээ. Тэгэж нэ. Наад амар олон гэрчиж Бас хаваа. хүргнээрээ юм гэж үзсэн. Тий нөгөө намайг загнаад байсан үн чинь амар нурж. Тэ манай эмээ чинь сая 85 хүрээд бормсон да. Тэгэл тэр үе хүртлээ шүтэн бишрэгчнээсээр байгаа. Яа хөрх юм бэ. Наа чи тэгээд нууцаа ярихгүй юм л да. Манай гэр утастай байсан байхгүй. Тийм тийм бас шарамлаа гэсэн утастай байсан. Наа чи холбоон дээр очиад манай гэрлөө залгана. За. 21 сарын дараа. Бас нэрийн буруу хэлээ. Бас буруу хэлнэ нэр. Та чи яга нэрэн дээрээ тэгээд алдаад. Харин нэрэн дээр буруу. Сонирхолтой. Наач буруу хэлдэг л байсан. Азаатай яриг. Азаатай яриг. Азаатай. Тэнгүүд манай дүү аваад азаа гэж байхгүй. Тийм юм байхгүй гэл. Чинь заяа тийм төрсөнд тийм юм байхгүй гэл. Ямар тэр үчи нөгөө холбоо чи нөгөө юугаар картаар тийм нөгөө тэгээд гэрийн утас руу манай гэрийн утастай л ер нь айлуу чи гэрийн утастай байсан юм чи. Яг тэр үе юу. Гэтэ 33 гарсан байсан баха. За та ханыгаа яаж гэрийнхэнтэй танилцуулж вэ? Наач бас хөвгөлтэй танилцсан. Би гоё яриач хөвгөлтэй би нэг өдөр аав ээжээр гэртээ байхлаар наач хүн ачраа гэж хэлсэн чи тэгэнгүүт энийг худлаа хэлээд дуучгүй. Худлаа хэлээд авсан. Үнний хэлээгүй шүү дээ. Анх удаа айлын бэр болж байгаа юм чи бас нэг жоохон амттай юм хүн авч очиж штэ тэгсэн чи наач намайг худлаа яриад аваад байхгүй. Ээж аваа түшин ширээ явсаа. Тэгээ хөнгөө агаа. Хоёлоо манаар очив. За гэж очдөг байхгүй. Манай аав чинь төмөртэйсэн тий. Төмөртэйсэн. Тэгээ юм байна. Тэгээ яг гашааныхан гадаа ирсэн чил гэрдээгүүр нь юм нэг юм цагаан юм ингээ яадах юм. Ингээд гайхалж яадаг гэсэн чи харин хадам ээж харин өнөд ингээд нөгөө томпоо ижсэн хөөгө болгож шидгээ. Тэгээ би ямар ингэлтэй биш дээ. Тэгээд л ороод очсон шүү дээ. Тэгээ аав ээж нь хэрүүлээж өгчсэн. Айгуу гойлчихсан. За төөрөө та. Одоо чи ярина. Айгуу гоё үлээж авсаа. Ороод очсон чи сайхан ингээд дүнхийсэн сайхан өндөр бороо суудсан манай хадам аа. Тэгэл ээж тэнд нэг хоол моол хийгээл зөвхөн нэгсэл хүмүүс суудсан. Би бүр шокнд төрсөн. Анх хадмуудаа танилцсан. Тийм шүү дээ. Нааш бодлоо хэлчихсэн. Тэгээд одоо бодлоо хоогоос ороо. Тийм шүү дээ. Одоо асуух юу асуух вэ? Юу гэж хариулах вэ гэж бүр шокнд орж байгаа чи. Тэгэл аав ээжтэйгээ танилцаалаа. Миний ах инээ тэрэ хаанах яах вэ? Тэр сумах энэ сумах гэл танилцаалаа. Юу гэдэг ингэдэг. Тэгэл тэр нэг 40 минут болсон цаг болоход тэгэл охин болол гарсан даа. Тэгэл дараагаас л тэгэл асуудалгүй. Тийм тэгэл би баг нөгөө хитэн дүүнрээсээ дайж шууд хадмын татсан шүү дээ. Шууд. Тэгээд гол цанаас дайж тэс зүгээр очсон шууд дагаад очсон. Тэгээс гэрэл хийсэн даа тэр. За. Бацаахийн хувьд 2006 онд анх аав ээж гээд их юм цолыг авч ирсэн тийм. 6 сар. Аа болох мэдрэмж юу ямар байв? Сүртэй. Би юу яагаад?
эхнэр төрхөө өвдөд орон дээр байж хат амар шороотой тэр 10 тэр өдөр шороо хийсээ. Тэгээд наа чи бас жижүүртэйсэн. бухчум. Тэгээ нөгөө жижүүрдээс гүйччод хус бас гоож өдөө хачим болж байгаа. Тэгээ одоо энэ ганд өш чинь бас нэг дэлгүүр байсан юм аа. Тэгээ ганд өш рүү диско усанд гүөх оронд эхнэр төрсөн билээ. Тий. Тэр хооронд. Ааха. Ердөөд нөгөө тэнд суужгаад ам ангаар суужгаад гүйлээгээ гараг гүйсэн чил ороод ирсэн чи эхнэр чи төрцөө хүүдээ осоод. Тэг манай угаа авсан ээж нь энэ шивж байхгүй. Одоо тэтгэврд гарчихсан энэ ээж тий. Энэ шивж. Тэгээд гараг бай. Тий. Тэгсэн чинь за хүүтэй боллоо гэсэн чинь байхгүй усанд гараг үтсэн. Тэг үүд нь манай нөгөө дүүнрийн хоёр нь манай эмээ заах чи яасан гэсэн чинь ага байхгүй усанд гүтсэн хамтаа ангатсан. Тэнгүүдээ хүүтэй осонгууд нөгөө заа тэгээ наа чи ажил руу гүйтсэн гэсэн. Ажил руу гүйтсэн ажлынхан тэнүүд нөгөө анхны хүүхд юмцээ. За бацаа ятаас гэсэн чи хүүтэй алсаа. За хідэл хийдгсэн чи жингийн насгүй. Хүүтэй уутаас аахгүй чи. Уутаас хүүтэй хідэл хүүтэй. Нөгөө чи тэгээд галс нөгчөөс юм чи. Тэгээс нөгөө анхны хүүхд. Чи яваад жингийн асуу яав гэ нөгөө эдэн олон жил ажил заах нар чи байхгүй чи. Одоо яа тэр жингийн асуу эдий хийж. Зинтэй үү төрсөн юу ямар юм гарсан ер нь хар мэд чээд ингэж. Тэгээд гүйжсэн шүү дээ. Тэгээд гарснаасаа хойш авгаа хөөхдөд нөгөө 2 3 хоногоо гаргаад гэсэн миний дөө гэдэг дуудаад аваад загнуулаа. Аа зээ. Наагачаад нөгөө хүүгээ аавч нь манайх ч юм бол яхаа нөгөө атцаа олонтой манай өвөө юм чи ерөнхийдөө дөжирсэн. Тэгтээ бас нөгөө би чинь өвөө эмээгийнхээ хамгийн том ач нь болохоор энэ чинь одоо зэн гэх үү те одоо хамгийн анхны зээ гарч байгаа байхгүй бас манай эмээ айгуу сайн натамдчихэ. Тэгээ надад чинь нөгөө шууд надад чинь нөгөө аав нэг дутгаараа л гэр лугаа аваад талчиж байгаа юм чинь. Тэгээд орны наангийн сойжсна миний дөө юу байгаа юм чи гэдсэн. Айгуу эвгүй байсан байхаа. Тийм л. Тэгтэл эвгүй юм л шүү дээ. Айгуу миний дөө. Миний дөө. Тэгээ наан тэгээ хараад ингэ суугаад идэгсэн. Тийм. Тэгээд нөө нэг одоо тэр үед чинь хүүхдийнхээ хүүсийг төрүүлж мэдэх боломж юм бэ? Байгаагүй. Шууд төрлөөлөл хүү охноо мэдээ. Тий, шууд төрлөөлөл хүү охноо шууд хэлээ. Тэгэхээр чи бүр гинти юм шүү тийм. Бомбохгүй бас дотор амар баярлах тий бүр тэгээд нөө баярлсандаа л нөгөө нэг ийшээ тийшээ ингэсээр байгаа таарсан шүү гэнэ. Тэгэл хадам аав ээж хоёр тэгжсэн хаа. За энд үлдээж байгаа байхгүй юу? Би төрхн болцсон. Тэгээ аав ээж хоёр төвшин ширээ явсан чинь. За миний хоёр охин хөө унтаад өгөө. Өөрөө ч одоо ер нь л төрөн шүү гэтсэн. Яг явсан оройн л байсан. Би тав дахь. Тэгэд хагцаанд нь бүтэн санд нь өдөөс гарчихсан. Анаа. Нэлээд амар хөвчсөн. Тэгээ өөрөөр төрчихсөн. Амар хөвчсөн. Тэгэл төрөөд эргэтэн хүү гарцсан байсан. Манай хадам аав амар барилсаа. Хөдөө олчлаа гээл хөрөжсөн. Энэ чинь өөдийг хэрхэлдэг байсан. За хүүхдээ хараад тэгж баярлсан байна. Бас хажуугаар нь хүүхдтэй болно гэдэг чинь залуу тэр үед чинь л хоёр залуу байсан. Залуу гэр бүлийн хувьд хариуцлага гэдэг юм бас амар оног биш үү. Одоо тэгэл тэр үед бол памперс гэдэг бол үгүй баха. Тэгээ ер нь байсан. Тэгтээ бага хэргэлдэг гэсэн. Тэг ерөнхийдөө тэгэл нөгөө аюу олон хүүхдтэй тэгэл ингээл тэр нөгөө гол нь нөгөө нэг аав ээж хадам аав ээж залуу байсан гайг байсан тэгэл хүүхдийг л өсгөсөлтөө. Миний өргөстэй яг өсгөсөн. Аав ер нь даавны ажлыг хэр хийсэн? Бараг хийгээгүй юу? Хийгээгүй юм тэгээ нөгөө жижүүрт гарна тэгээд өглөө буун тэгээд маргааш нь даавны өдөр гэж өгдөггүй байсан бол аль манай байгууллагын ажилтдаг. Тийм бах тийм. Одоо авч мэддэггүй байсан байл үү? Тийм баг. Бараг ажилдаа сонирхолтой байсан юм чи. Тийм л гараад авчихдаг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө ээж мэж нөгөө айгуу хурдан шалмгаа тэгээд манай өсгөсөлтөө. Тэр үед бол нэг хүүг гаргаслахаас тэгээд эмээ өгөөнөр өсгөсөн шүү дээ. Тийм. За хоёр маань ер нь анх юу яг албан ёсны гэр бүл өдөө онд болж 20 найраа ер нь өдөө онд хаана яаж хийж тэр талаарх бас гоё дурсамж гоё зүйлээ. Ашхотра аймгийн 4-р аг эмнэлгийн байр гэдэг байсан юм аа. Тэгээд 7-гийн 10-д эхнэр хүүхдээ авч гэр барьж гарч ил. За. Найрыгээд ах дүүнрээ ачраад өргөн сайхан найр болсон доо. Аха. Хоёрлаа ах дүүнэр хоёрлаасаа ирээд таарсан. Хэдэн онд болж ирсэн? 8 оны 9 сарын 10-нд. Тэр хөвчлөлтэй юм билээ шүү.
Дүүнэ цуглагчээ. Тэгээ шүү дээ. Тэр нөгөө Гоё юм билээ. энэ талаа болонгоо нөгөө бэр тал харагддаг гэдэг нөгөө манай тавилгууд чи байхгүй заяа хоосон заяа. Тэгээ манай эд чи ирэхдээ нөгөө бэлгүүдэд ажиллаж байгаа юм чи. Тэгэл нэг ингээд нөгөө ор тавиад ингээд гэрсэн чинь нэг ор нь багтгаа болцсон. Нөгөөд нөгөө ороо гадаа. Тэгэл тэнд ч хүмүүс сууж байгаа. Гадаана юу? Тий гадаана зарим нүд нь багтахгүй. Уалгаа машин шингээл тэгээд тэр чинь нөгөө тухайд нөхрийн удалхууд яг энэ талаасаа ингээд нөгөө нэг усны шкаф ор ингээд тэгээд нөгөө бурхны одоо тэр үсээ одоо энэний чинь тэр сервант гэдэг үстэй тийм серванттай байсан. Тийм тэгээд миний холонгод одоо тэнд нь төмгөө шигч төмний үчээд нөгөө авчидагсан тэр тал нь хоос. Тэгээд тэрийг тавиад юмнууд нь дүүрчиж байгаа юм чинь. Тэгээд нөгөө багтахгүй юмнууд нь гадаа орон дээр тэгээд нөгөө хөвгтөд тэн дээр тоглоол. Тэгээд тухайн үедээ ингэсэн юм аа. Дүүргээ тавьсан чинь эдний эмээ эрэнгүүтэй манайх юм орвол тавина. Танах талыгаа дүүргээд манайх талыгаа дүүргэнэ гэж өөрсдөө тэгсэн бохгүй юу. Тэнгүүд нь талыг нөргцөн чи талыг нөргөхөд яг л эвгүй болгоод нэг ороо тавьсан чи эдгээр чи ортоогоо үрээд юм чи өөр. Тэгээ нөгөө бэр чи ортоо. Тийм билээ шүү. Тэгээ одоо дүүрээд л гаргаж байлаа. Тэгээ нөгөө нэг газрын айл-айлын хүн хүний л онцлог байдаг бах тий. Өөр байдаг байх. Танаа ясанд бол бас яг тийм л. Тийм бэр одоо тийм байх хэрэгтэй гэж. Тэгээд тавилтууд нь зарим багтахгүй гадна. Тэг гэртээ сайхан найр хийгээ гараад дараа нь 3 жилийн дараа нэг бас эмнэлгийнхаа байранд би ч эмнэлгийн байраар оголдог юм уу. Эмнэлгийн байрын одоо энэ багш нарын байрын ардталт нэг тухайн үедээ газар мадарч хямдхан байжээ 500 мянгаар газар авч илаа. Одоо энэ багийн даргандараас. Тэгээд тэнд нэг гашаа байшин бариад. Тэгээд гашаа байшинтай 16 онд энэ гэрээ даван орч байлтаа болсон доо. Манай барь бүр хүмүүс ороогүйс бүр центнэрдээ энэ шалан дээр байсан шүү дээ. Ер нь тэгэл анх гэрт байж байгаа л гашаа байшинтай болоод одоо ингээд байранд ороод нөгөө тэгээс ингээд хамтдаа шатараалтай ингээд зүтгэл тэр бол хамгийн гоё. Тийм бүхэл ямиг одоо ингээд эргээд харахад гоё тийм. Гоё айгуу дурсамжтай. Тийм. Аав ээжийн бэлдэж өгсөн юм да тэгэл өөртөө яг адилхан тэндээ зүтгэл хавтлаа яг амар сандаа манай энэ жоохон байсан манай ууч. Хундааныхаа чолоогийн хувинд хийчихэл ингээд урдаа хундааныхаа чолоо аав нэг юутайсэн нэг аавын чийж гэдэг. Тэрнтэй бидэд өвөөтэй хантайгаа би хүүтэйгээ хундааныхаа чолоонд явдаг гэсэн тийшээ байгаа. Гашаа байшиндаа. Гашаа байшингийнхаа одоо байшингаа барих гэдэг. Манай аав барьсан юм чинь. Манай хадмаа авч алт мөнгөний тарах хүн байсан байхгүй юу? Тий алт мөнгөөр юм энэ алтаар модоор юм энэ. Манай мундаг хүн байсан. Тэгэл хөөн хөрдөл зүтгэж хундаамаа тавьж ирсэн юм байна. Чолоо хундааныхаа чолоонд явсан. Тэгжээс энэ байранд орсон. Уйхан цайлган ээжтэй билээ би. Сэвлэг багын үнэ шингсэн болгоо. Зээх маань одоо хүү тийм ээ тэгэхээр үзэж олонтаас өөрийгөө танилцуулаач одоо хэддүгээрэнгүй айл сургууль сурдаг. Манай буцааны зөрөгтэй өдрөдөө би одоо ерхий боловсролын 3 дахь сургуулийн 12 ангид сурдаг. Төгсөх анги юм биш үү? Мэргэжлээр нь сонгоцсон байгаа юу? Ямар мэргэжлээр сурах гэсэн бодолтой? Ер нь автаа адилхан мөрдөлтөл хүн болдог гэж боддог. Тэгээд онцгой талаа бол аавынхаа мэргэжлийг өглөж байгаа. Зэрэг ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Ер нь хэр спортлог вэ? Янз бүрийн спорт орчилдог гэж байна. Гэхдээ ер нь бол үндсээс сурын харваар илүү хичээлдэг. Сонирхол гэвэл e-спортоос хичээлдэг үздэг. Сурын харваагаар хичээлдэг ер нь хэр удаж байна? Хэдэн оноос эхэлж харж байна? Сурын харваагаар хичээлж эхлээд одоо нэг 4 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд л их л зөвлөдсөн. Хэр олон тэмцээн оролдоонд орж ер нь хамгийн том шагнал байранд орж ирсэн ямар тэмцээн оролдоон бэ? Хамгийн том тэмцээнгүй одоо үндэсний их баяр наадам байна аймгийнхаа. Тэгээд говь алтадаас улсын авраг байна. Тэгээд холын тэмцээнүүд л энэ. Багшийн хэн гэдэг үү? Сурын аргууныхан багш. Манай багш үндэсний сурын холбооны нэгэн клубэд тасалж удаач багш аймын гүн самбуу гэдэг юм байдаг. Багштайраа би манай клуб болохоор одоо 21 онд байгуулагдсан. Би багштайраа 20 онд очижсэн. Тэр үед клуб гэж байгааг болохоор
хувь хүн гээд багш нар очижсэн. Тэгээд өглөө 6 цагт очиод гэрийн гадаа сумгуу зүгээр ном татаад байдаг гэсэн. Тэгээ өглөө 8 цагаас хичээл тавьдаг гэсэн. Тэр үед яг дундаа ангийн хүүхэд байсан. Тийм болохоор өдөр хичээл ордог болохоор өглөөр сэрээд ном очиж бэлтгэлээ хийчээд тэгээ орон дахиж бэлтгэлээ хийчээд тэгээд яддаг гэсэн. Тэгээ 21 оноос хойш манай клуб байгуулагдаа тэгээд ер нь ном сумтай бүр илүү татмал авчихсан. Ер нь яагаад ном сумаар хичээлээ гэж бод? Эзэн сургууль холбоотойгоор одоо манай хамаатан донд Монгол Улсын гарамгай харууч, Монгол Улсын спортын мастер хазаа гэж ихч байдаг. Тэгээд тэгчээс дөрөөл тэгээд сурын аргаар орчихсон даа. Тэр нь сур арга сонирхолтой болоод нэг харж үзэл тэгээд ер нь ирээдүгээр нь ботчихсон. Түүнээс нилээ амжилттай нилээ мундаг гэж сонссон. Ер нь чөлөөт цагаа маш зөв болгосон өнгөрөөдөг мундаг бас хүүтэй гэж сонссон. Сураар энэ үе 19 оноос хойш хичээлж байгаа. Тэгээд ер нь амжилтыг бол жил болгон ахин үлддэг. Хүүгээ цааш нь сургууль соёлд явсан гэсэн хүүгээ сураар нь явуулсан л гэж бодож шүү дээ. Тэгээ энэ ташинд гүн замбууд маш их баярлалаа гэж хэлье. Миний үгийн спортын яг замыг бол үндэ нээж өгсөн. Та хоёр маань ч хүүхдээ яг энэ чиглэлээр явал маш сонирхолтой. Маш сайн дэмжигч юм байна тий. Аюу сайн дэмждэг. Нүү чи хамгийн гол чинь гоолтой явчихсан. Найзтайгаа уйлаа гоолтай тэмцээнд орно гэхэд гоолтаар яваад гэдгийг шүү дээ. Уйлах нь унаач авахгүй. Тэгээд замаа унаа цугаад тэгээ чи хаана явж гэнэ мөнгөтэй юу гэвэл аваа мөнгөтэй байгаа хатал. Тэгээд гоолтой орж харавчаад минь өрөөд ирдэг шүү дээ. 7 хоногийн хугацаанд. Мундаг л юм шүү дээ. Өөрөө би даах чадвартай болчих байна. Тий. Орон тэгээ сумд момдар сумдад дотор сайн явна. Одоо нь бие даагаад ерөөхдөө суурцаа. Одоо оюутан бодоо явах бол нэг санаа зовхгүй. Тийм. Хүүгээ ирсэн чинь нулимсч газах чи. За яхаа энэ ажлынхаа зав чөлөөгөөс чөлөө цаг хэрэг гарч ин чөлөө цагийг юу хэрхээ яаж өнгөрүүлж байна? Чөлөө цагаараа би таксинд явдаг шүү дээ. Тий. Чөлөө цагаар нь таксинд явдгээ өөр найз нөхдөдөө уулзах үйл байна. Бас найз нөхдөдөө уулзах ч найз нөхдөдөө уулзах үе. Ер нь жижигөрөөс богод бол шаардлагатай гэдэг адуунаас дуудах юм бол адууныхаа ажлыг ин адуунаас дуудахгүй ганцхан таксиндаа явж наан цаанд гурилынхаа мөнгө болт юм уу? Таксинд яваад бас нэлээд удаж байгаа бах тийм ээ. Удаж шүү. 2006 оноос хойш Excel-тэл таксинд гарч таксины гараа хийсэн. Тэгээ одоо яхаа болоод л байна. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн маань хугацаа бас ингээд төгсөж байна. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн төгсгөлд бол одоо байгаа залуу гэр бүлүүдэд бас хандаж та юу гэж хэлмээр байна? Бие биендээ ойлгоход хэрэгтэй хамгийн гол нь тэгээд аз жаргалтай л амьдрах сайхан да. Нэг ойлгосон учраас л юу амьдрч бач тийм үстэй. Ойлгоогүй нэгнтэйгээ суугаад бол амьдрал юу ч болох. Ойлгож л суух юм бол өдөр аз жаргалтай л амьдрах. Тэгж бодож байна. Өөрийг ч Тэг би ч сайн адилхан. Би эндээ халамжтай бай. Нэг үгийг өнгөрөөдөг бай. Тэг. Заавал дийлэх гээд байхгүй те. Нэг ихэд нэг үгийг бууж явдаг байвал тэр тогтцтой байна л гэж боддог шүү дээ. За тэгэхээр нэвтрүүлгийн маань төгсгөлд бол хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас дурсгалын зүйлийг гардуулдаг байгаа. Тэгээд хоёртаа албан ёсоор сайхан дурсгалын талархлыг гардуулъя. За юунд төрөнд талархал дээр нь бичсэн байгаа үгийг уншиж танилцуулъя. Сүхбаатар аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар талархал эрхэм хүндэт Б Батцаягийн гэр бүл олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан орон нутгийнхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалт хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа гэр бүлүүдэд дэмжих, сурталчлан таниулах, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, гэр бүлийн үн цэнийг ойлгуулах зорилгоор бэлтгэн хүргэж буй гэр бүл аз жаргалын ихэн нэвтрүүлэгт оролцсон таны гэр бүлд аз жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж талархал хадгалав. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга им тууд гэсэн байна. За ядан за. Ингээ болчих. За сууч. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд та хоёрын гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Манайхыг зориулсан танай хамт олонд ажлын өнөр амжилт хүсье.
За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон BBS телевиз хамтран гэр бүл аз жаргалын эхэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.